Одоо харин ижисгээ 2-ын дараагийн хичээлээ үзье. Өнөөдрийн үзэх үг байс. Байс. За байс гэдэг нь цагаан өнгө байна. С гэдэг нь өнгө, бай гэдэг нь цагаан. За жишээ хэлбэр та 穿着一件白色的衣服гэнэ. За та тэр эмэгтэй гэсэн үг те. Эмэгтэй дэлгүүр ханцтай тэр эмэгтэй 穿着. За 穿着гэдэг нь өмссөн байна гэнэ. Өмссөн байна. Яг одоо өмсөж байна, өмссөн байна. 이젠. 이젠 гэдэг нь ихтэй дэлэн тооллого гэдэг те. Хувцсны тооллогыг зэн гэдэг байна. Тэгэхээр нэг ширхэг байсд цагаан өнгийн ифу хувцас өмссөн байна гэнэ. За одоо энэ дээр и гэдэг нэгin тооч уг нь бол нэгдүгээр хүү гэдэг те. И гэд. нэгin тооны араас дөрөвдүгээр хүүхдээ үг орж ирэх юм бол нэгin тоо хоёрдугаар үг болдог. 이젠. 이젠. За энийг хараарай. Дараагийн хэлбэр 这只猫是白色的. 这只猫是. За энэ муурны тооллого нь ж ахна. Мау гэдгийг муур гэж хэлэх нь. Муур гэдгийг мау гэж хэлэх нь. Тэгэхээр энэ нэг муур ш бол байсд цагаан өнгөтэй. За энэ ч ш д буюу яг тийм, яг ийм гэдэг балчаа үг байна. Дахиад шаарэ. Цас цагаан өнгөтэй маш цэвэрхэн харагддаг гэж хэлээ. За цасыг шүэ гэдэг те. Шүэ. За шүэ цас нь ш бол байсд цагаан өнгөтэй. За ягаад шүд орж хэлж байна? Нөгөө яг тийм байдаг. Яг ийм байдаг. Нотолж байна, баталж байна тийм ээ. Тэгэхээр цас бол цагаан өнгөтэй. Кан чилай. Кан чилай. За хараад ахнэ. Чилай гэдэг үйл өгний хойноос орохоор ямар нэгэн зүйл эхлэх гэсэн санаа болно. Тэгэхээр ингээ харж эхлэхээр буюу хараад ахнэ. Хараад байхад 非常 бүр маш их 干净. 干净. Цэвэрхэн гэдгийг 干净гэж хэлнэ. За ахын машин цагаан өнгөтэй гэ. За бас л баталж байгаа юм те. Тэгэхээр шүү ах. За АИ гэж хэдүүлээ мэднэ. АИ нь болохоор ихч буюу ээжээсээ дээшээ насны ээжтэйгээ зүү болон ээжээсээ дээшээ насны хүнийг АИ гэж хэлдэг тийм ээ. Эсвэргээрээ аавтайгаа зүү болон аваасаа дээшээ насны хүнийг шүү гэж дуудах нь. Танихгүй хүнийг бол тийм. Нөгөө 5 10 насны зөрүүтэйг бол шүү АИ гэж хэлж болохгүй гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр шүү ахын д чинь ийн гэсэн үг тийм ээ. Ч машин ш бол байсд цагаан өнгөтэй юм. За шд орохоор нөгөө баталж байна. За тэгэхээр энэ өгүүлбэрийг та хэд өөрсдөө орчуулад багштай шалгуулаарай. Өнөөдрийн үгс үг байс цагаан өнгө байлаа. Хичээлээ 5 удаа заавалжгүй татаж сонсох юм бол илүү хурдан тогтоогдно шүү.